Сайхан уу? Сайхан надлаа. Та сайхан наадсан уу? Сайхан. Энэ жил ч одоо манай говьчууд дорногоо бүр гой сайхан надлаа. Манай говьчууд одоо их насны айраг, агны амуу үзөө. Одоо шагаачд бол одоо манай говийн шагаач одоо улсдаа бол увсын бүх жүжиг үт юм даа. Тэгээ бас дорногоо аймгаас мань 18 жилийн дараа ялангуяа одоо манай айраг самаас сайхан ачаалтай боллоо. Олон жил сайхан барилдсан юм аа манай гэмдэрч тэгээд энэ жил начин болох л байж тээ. 15 онд аймгийн хурлын дарга байхад аймгийн зан аймгийн арслан болж ирсэн. 10 жилийн дараа л начин боллоо. Тэгээд энэ жил наадам их сайхан. Дорногоо өвчүүдийн хувьд бол бас их онцлог жил боллоо шүү дээ. Тэгээ начинтай бол бүгд л их баяр хүртээ. Тэгээд начны найраа хүлээх үү? Одоо начны найр нутгийн зөвлөл нутгаар хийн дээ. Нут бол 8 сард хийх байх та. Тэгээ өнөөдөр таныг яг нэвтрүүлэгтээ уурсан нь бас бидэд баяр наадмын үеч боллоо. Бас энэ жил Дорногов аймгийн наадамд өгсөн байна. Тэгээд бас ар хустад тариалангийн талбай дээр байгаа гэхээр нэг сонирхолтой санагдаад таны зочноор урьсан. Говийн хүн Төв аймагт тэр дундаа нэг тариалан дээр одоо юм хангаа газар ирсэн байгаа. Нас хүмүүс сонирн байж магадгүй. Тэгээд ар хуст руу яагаад явв? 16 онд нөгөө улс төрийн цунами боллоо шүү дээ. Нэг ардсан нам ч бүгд улсын их хурал орон нутагт бүгд шараад. Тэгээд яг хөө би чинь 8 оноос 16 он 8 жил аймаг орно удирдах явсан. 16 оргон завтаалаад тэр үед ч бас манай хүн гадаад Америкт сурчсан. Нэг жил тэртээ хүүхд мөхтөр аваараа жоод явсан. Ер нь гачаад очоо яваад тэгээ 17 оноос ирээд за одоо нэгэнд гудамжинд байгаа ч нөгөө амьдралынхаа аяыг бодсон шээ тий. Яг олон жил бодож явсан нэг зүйл байдгийн тэгээ тэрийг хий гэж зориод тэгээ судалгаа хийгээд тэгээ нар хустын энэ хөндий ч шунхтай хөндий гэдэг. За. Тэр зүүнтэй харагдж байгаа хог шунхтай хог гэдэг. Тэгээ энэ шунхтай хог энэ 1988 оноос хойш биш ерөөсөө юм тариагүй хатар газар болсон юм бэл. Тэгээ хатар газар худалдаж аваад тэгээд л нөгөө олон жил бодож явсан. Манай аавыг юмчсан нэг хавдрын эсрэг юмээ ургамл гэдэг. Түүнийгээ тарнигаад найз нөхдөдөө яриад тэгээ маа бас найз нөхдөдөөс дэмжиж тэгээ бид нар энэ анх 200 га худалдаж аваад тэгээ тэрийг тарьсан. Тэгээд манай энэ хоёрын эмийн ургамлынх нь л гэдгийг тэгээ бид янз бүрийн хавдрын эсрэг шүүдэргэн мүүдэргэн толботор цаахаа гэдэг янз бүрийн эмийн ургамлын тариадаа судалгаа хийгээд зарим намжилтгүй болоод янз бүр болоод гэдэг. Дээрээснийхээ аргастыг бас сонгосон шалтгаан манай говийн бүсч нөгөө малын тэжээл их хомсдож байгаа сүүлийн үеийн байгаль цаг уур энэ уур амьсгалын өөрчлөлт болоод жилийн 100-д ч гэсэн. Тэгээ социализмын үед чинь энэ хар хусд чинь манай өмнө говьд орон говьд дунд говь аймагуудын говийн бүсийн аймагуудыг малын тэжээлээр хангадаг гэсэн аж ахуй байхгүй хар хустын сангийн аж ахуй. Тэгээд нөгөө талаараа бас тэр талаасаа бодоод малын тэжээлийн энэ малын тэжээл тариалах хамгийн их тохиромжтой аж ахуй шүү дээ. 59 онд Орос эрдэмтэд анх судлаад энэ бүс нутаг бол одоо малын тэжээлийн хамгийн их тохиромжтой нутаг байна гэдэг. Нийтийн эргэлтийн талбайны нар ус чинь 23,000 га. За. Байдаг. Тэгээ малын тэжээл одоо сүүлийн үед хамгийн их малын тэжээл тариалж шүү дээ. Тийм л газар нутаг байгаа. Тэгээд нэгдүгээр бас говь нутгийнхаа малын тэжээлийг бодож нөгөө талд олон жил бодож явсан эмийн ургамдаа талах гадал гарч ирсэн дээ. Бид нар 2018 онд анх энд гарч иж 1988 оноос хойш ерөөсөө тариагүй натар газрыг бид нар анх эзэмш натар газар хагалж илээ. Тэгээ энд бол одоо бид нар нөгөө дэрэгүүл жиргүүрөө тариалж байгаа. За анх ч одоо говийн хүн мэдхгүй нөгөө 200 гатал дэрэгүүл жиргүүрөө тарина гэж гараад ирсэн. Тэгээ нөгөө ковид гараад нэг 50 га тарчаа явжсэн нэг ковид гараад тэгээ нөгөө үлдсэн 150 га нь сул байжсэн сумаас одоо мэдхгүй л байхгүй нөгөө газар тариалангийн бүс нутгийн хүн биш болохоор тэгээ сумаас ахаа энэ талбайч 2-3 жил ашиглахгүй буцааж хураадаг штэ гэд. Тэгвэл одоо хураалгана гэж юу байх вэ? Одоо юу тарих вэ гэсэн. Манай ийшээ одоо ногоон тэжээл. Анх шууд 100 гад ногоон тэжээл тариад эхэлж илээ. Тэгээ гамбаахын одоо нөгөө юунууд нь штэ одоо ард түүхүүд гэж байна. Тэгээ хүмүүс яг сая 24 онд гишүүн болсноор нь л төлхөө мэдээд байгаа юм. Одоо Гамбиганбаатар гэж хүн байна гэдэг. Гэтэл Дорногов овчууд бол их олон жилийн өмнөөс Ганбаатар гишүүнийгээ мэдж байгаа. Дээрэс нь одоо гийн парламентэд сууж байгаа их хурлын гишүүдээс ялгаатай анхан шатны засаг даргаас эхлээд парламентын төвшөнд ирсэн түүхээсээ та хуваалцаач.
Яг хоо энэ шинэ парламентын 126 та парламент тэгээд бас энэ 9 удаагийн парламент тэгээд том тойргоор яваад манай говийн бүсчүүд бас ихтгэл үзүүлээд 7 хүн одоо өөрсдөө төлөөлөх гээд явуулсан. Ямар ч сан дээр 7-д нь багтаад төр төвчлцээд явж байна. Нүднийхэн саяхан тангараг өргөжс одоо жил гарсан болчихсон. Нүдэн чинь 7 сарын 2-нд тангараг өргөжс тээ. Одоо жил гарсан болчихсон байна. Тэгээд жил цаг хугацаа шихурд юм. Яг нөгөө талдаа энэ дотор ороод ингээд парламентд гишүүн болоо харж над чи хөдөөгийн багийн дараагаас нэрэ парламентын гишүүн болсон байдгүй байна. Би ч одоо хөдөө багийн дарга хийгээч явж илвэла. Суманд хоршоо дарга хийгээч тавьж илвэла. Аймаг өдөрт аймгийн хурлын дарга хийгээч явж илвэла. Тэгээд баг сум аймаг 3 төвшөнд ажилласан бас хүмүүс ховрол өгд юм байна. Тэр агуулгаараа бол бас нөгөө талдаа яг манай дорн говччтой манай айрг сум манай сайн шанд ер нь манай дорн говчуд намайг сайн мэднэ. Тэг өнгөрсөн жилийн сонгуулиар нөгөө том тойрогч одоо би бол одоо өмнө дунд говчуд танигдаагүй хүн шүү дээ. Тэгээ сүүлийн 16 оноос хойш сүүлийн 8 жил чинь ерөөсөө энэ газар тариалан мал аж ахуй эрчимцэн мал аж ахуй гэж явцсан байхгүй. Тэгэхээр ч одоо хувийн хөвшил хийж хувийн хөвшилд ажиллаж байгаа юм чи юугаа мэдгүй. Тэгээд манай говийн бүсчүүд бас их ихтгэл үзүүлсэн тэр манай Дорногой аймаг. За нөгөө талдаа манай Говьсүмбэр аймаг бол бас их өндөр ихтгэл үзүүлсэн. Би ч нэг Говьсүмбэрт сүмбэр сум гэж байхад нь Дорногой аймгийн сүмбэр сум гэж байхад нь Говьсүмбэрийн 10 жилийг төгссөн. За. Тэгээ яг ингээд Дорногой Говьсүмбэр бол бас маш өндөр ихтгэл үзүүлээд өмнө говь дунд говь бүгд л сайхан явсан л да. Тэгээд тэгээ 1 жил болчихлоо. Тэгэхээр 1 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд гэхэр мэдээж их хурлын гишүүн бол хуулийн төслийг санаачлаад явж байгаа тий. Хажуугаар нь бас яг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд дээрээс дуурайд явж байна. Хариалагдж төсвийн байнгын хорооч гэдэг юм уу? Байнгын хороод дээрээс нэлийн олон ажлуудыг хийгээ явж байгаа. Тэгээ сүүлийн улс төрийн сонин сайхан танаар юу вэ? Би ч одоо оюун бүсээс төсвийн байнгын хороонд байгаа ганцхан шиг. Дээрээс нь яг хөө манай говийн бүсийн гишүүчин за бас олон жил төсөв аймгийн хурлууд үрдэж явсан төсөв тооцоо сайн мэд хүний хувьд төсвийн байнгын хороонд орох уу гэдэг манай говийн бүсээс нэг л хүн орсон. За хөдөө аж ахуй байгаль орчны байнгын хороонд байгаа. Ялангуяа манай говийн бүсээс сонгогдсон 7 гишүүнээс 5-6 энэ байнгын хороонд байгаа. Яг энэ байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хороонд орсон гэхээр бид нар нөгөө өнгөрсөн жил явахдаа хэрлэн гол орхон онг ялангуяа усны усан хэмжээнд дутагдaltaйг нь бүс нутгийг усаар хангах говийг одоо усжуулах гэдэг их том мөрийн хөтөлбөр хийж авсан шүү дээ. Тэгээ тэр хүрээндээ ер нь бол нөгөө байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хороонд орсон юм. Тэгээ тэрэндээ ч бас нэлээд төвтэй оролцоод сая нөгөө хавар бид нар чинь ямар ч сан хоёр өршөөс хамаарахгүй хэрлэн голчин бол яаж урд өршөөс хамаарч шүү дээ. Хил дамсан голын хүрээ. Орхон голчин бол оршоо холбооны устдаа бас ойролцох шаардлагатай. Юутай ч гэсэн өөрсдийнхөө их усрт одоо хангаан нураас их авдаг. Өнгийнхөө усан даланг барих өнгийн голоо овруудах ажил эхлүүлээ гэдэг. Тэгээ сая эхэлсэн. Энэ бол бас говийн бүс рүү ус татах ажлын эхлэл бол эхэлсэн. Тэгээд амжиргаанд бас сая бас тэр хөгжлийн банкн дээр $350 сая босгосон гэдэг чинь. Тэр чинь нөгөө ногоон жилийн хүүсвэртэй билээ. Тэгэхээр тэрнээс $87 сая нэг орхон өнгийн тодорхой хэмжээний төслийг санхүүжүүлэхээр тийм юмнууд ингээ эхлэе явж байгаа. Ганцхан сайд эдийн засгийн хөгжлийн сайд багтаа одон туяа сайд байгаль орчны сайд багтаа энэ төслийг бол эхлүүлсэн. За байнгын хорооны хувьд бол яг төсвийн байнгын хороо ингээ байгаль орчны байнгын хороонд тийм. Юун дээр бол яг тэ ер нь гол хэрвэлч одоо төсвүүдээр л болт юм байна. Би ч бас нэлээ их тийм хил амтай байнгын хороонд байгаа. Тэгээд та хүн ч бас анзаарчлаа дгүүлгүй. Төсвүүдээр бол бас нэлээ суудаг, утдаг, төмхдөг, хардаг. Төсвийн байнгын хорооны гишүүчин бол энэ улсын нэг жоохон байгаа нөөцийг яаж зөв зарцуулах уу? Хэр зөв зарцуулсан байна уу гэдгийг ханих үндсэн үүрэгтэй шүү дээ. Тэр агуулгаараа одоо бас л нэлээд юм болдог л доо. Тэгээд янз бүрийн хэл болох юм. Ялангуяа өнгөрсөн 1 жилийн хугацаанд одоо бид нар 2 удаа тодгож 2 удаа төсөв
Нэг жилийн дотор 4 удаа төсөв ирлээ шүү дээ. Бүр энэ жил бас 20 Төсвийн 1000 орон шиг ачаалттай ажиллаж байгаа гэж баг хаалга. Ааха. Тий. Одоо энэ жилийн бас нэг нэлээд хил ам дагуулсан юм явж та багш нарын одоо тэтгэмжийн тухай асуудал хөндөгдөд тэгээ Гомбайганбаатар гишүүн Наранбаатар сайд руу дайрлаач гэдэг юм уу тийм үнцэг бол их явж байна. Тэр бол ер нь бол төсвийн байнгын хороонд ирэх ажиллаа хийж явж байгаад гарсан үр дүн юм уу? Тэр юу юунаас эхлэлтэй байсан юм? Гэхдээ тэр яг улс төрийн нийлүүл явцсан л да тэрнээс биш. Ер нь бол төсвийн байнгын хорооны гишүүдд цахим мөгжлийн яамнаас хандсан. Цахим мөгжлийн яамнаас хандахдаа нийт энэ чинь нөгөө инженерийн төсвийн тодголоор чинь төсөв үнэхээр их тасарч байгаа л да. Гэхдээ инженерийн төсвийн тодголоор ер нь байгууллагуудыг эрүүл мэнд боловсролын салбарт бол хүрхгүйгээр бусад бүх байгууллагуудаас яамдуудаас нэг 9% хасалт хийя гэж. За. Тэгээд 9% хасалт хийсэн зарим нь яасан цахим мөгжлийн яамнаас төсвийг 32 болсон юм бэл. Энд алдаа гарсан юм уу яасан. Бараг үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон гэсэн. Нөгөө талдаа тэр цахим мөгжлийн яам дээр одоо нөгөө цаг уурын одоо мэдээ дамжуулалт. Тэгээд яг онцгой гэдэг нь онцгой дагнуудаа цагдаагийн дээрээс нөгөө Арадо ирлээний шугамын одоо бараг 340 мянган малчид тариаланчид үзэж байгаа шүү дээ. Энэний төсөв байхгүй, үндэсний телевизийг байхгүй. Маш их төсвүүд нь хасагдаад. Тэгээ орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд бас та хүн анзаарч үзээч энэ чинь заримаас нь 9%-аас заримаас нь 30% бараг энэ яамны хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрж байна гэсэн. Тэгээд яг одоо эн чинь нөгөө нэгэн цангийн яам төсвөө чинь ингээд боогод ороод ирсэн. Тэгээд нөгөө доторх нь үзэн шүү дээ. Одоо хаанаас яаж асах уу ийх үгээд. Тэгээд яг боловсролын сайдын багц дээр ялангуяа нийслэлийн боловсролын газрын багц их анхаарал татсан. Ер нь бол нийслэлийн боловсролын газар 2018 онд 728 сая төгрөг нээлт төсөвтэй байсан юм байна. Гэтэл сүүлийн 7 жилд одоо 18-аас 25 7 жил 7 жил 7 дахин нэгдүгürt юу нөссөн байгаа төсөв. Зүгээр хагналахын төсөв шүү. Тэр дотор чинь нөгөө багш нарын цалин мэлэн тэр урамшуул тэр өвдө бэдли байхгүй. Түүн дотор ахаад 2.6 тэрбум төгрөг бол баг ангилагдаагүй зардал шиг. Бусад өдрийн ангиллаар өнгөрсөн жил гарцсан байсан байхгүй. Тэгэхээр дахиад нягтлаад би бүр нийслэлийн боловсролын газрын 24 оны аудитын тайланг татаж үзэж байгаа. Тэгсэн яг тийм юугаар гарцсан. Ямар ч юугаар зардлын төрөлгүйгээр бусад гэдэг одоо өөрөө би тэр нэг агентлагийн даргуулаад эрх мэдлэгүүдийн төсөв байгаа байхгүй. Тэрнээс биш тэр чинь нөгөө төсөв чинь зардал зүйл залтаараа байгаа юм чинь. Тэр дотор чинь багш нарын тэтгэврт гарсан багш нарын тэтгэмжийн 21 тэрбум хэвээрээ л байгаа. Ер нь яг жилдээ нэг 800 энэ жил бол 856 багш тэтгэврт гарахаар тэр нэг 21 тэрбум төгрөг байгаа. Өмнөх жилүүдийнх нь бас судалсан өмнөх жилүүд нь бол нэг 17-8 тэрбум төгрөг сууж ирсэн юм билээ. Бас одоо 800 гаруй багш нар л юу яадаг гэсэн юм билээ. Тиймэрхүү маягаар хамгийн гол юм бол тэр чинь нөгөө багш нарын зардлаас ерөөсөө хассан юм байхгүй. Нийслэлийн боловсролын газрын одоо дарга нарын зарцуулдаг төсвөөс л хассан. Тэгээ яг нэг хэсэг улс төржүүлж яснаас сүүлдээ тэгээ чимээг бол болчихондээ явахгүй нэг мэдсэн үү яасан. Тэрнээс биш би ч одоо аймаг орон нутаг өдөрдөж байсан. Ялангуяа би ч одоо нэгэн төсөвтэй аймгийн төсвийг 8 жил өдөрсөн юм шүү дээ. Тэгэхээр чин төсвийн булхай ноон хаанаа гэдгийг сайн мэддэг хүн байхгүй. Тий. Ер нь цаашдаа нийгмийн нийслэлийн боловсролын газар дээр намын тишээ нэг ажлын саргаар үзчмээр юм билээ. Энэ өнгөрсөн 7 жилийн хугацаанд яагаад төсөв 7 дахин өссөн. Гэтэл яг жирийн нөгөө багш тий жирийн одоо сурагчдын нөгөө сурах орчин бүрдүүлэх тэр юу ерөөс огт нэмэгдэг байгаа байхгүй. Яг таныг ингээд ярихаар та бас нэг юм ярьдаг шүү дээ. Одоо нэг сөрөг хүчнээс аудит болон авилгатай тэмцэх газрын одоо толгойг томилох систем аа гэдэг бас та чуулганы танхимдаас ярьжсэн тий. Тэр бас явж өөрөө бас энэ төсөв хяналттай шууд холбогдох юм уу? Тэг яг энэ чинь том зургаараа. Ер нь бол зарчмаар төвцөө юм шүү дээ. Үндэсний аудитын газраа дээрээс нь авилгатай тэмцэх газрынхаа даргыг эднэр хизээч хинт цөөнхөж болно. Өнөөдөр ардын нам олон хойж болно. 28-нд ардсан нам олон болсон ч гэсэн тэр хяналтынхаа функцүүдийг сөрөг хүчиндээ өгөх хэрэгтэй байхгүй. Одоо дэлхийд тийм жишээ зөндөө байгаа. Финлянд улс байна, Булгар байна, Герман байна. Сая одоо нөгөө Францын ерөнхийлөгч Макрон өөрийнхөө биш нөгөө сөрөг хүчнийхээ намын хүнийг үндэсний аудитын газрын дараагаар тавьж штэ. Тэгээ энэ бол маш зөвлөдөө. Тэгэхгүй бол хизээч олон болсон нам өөрсдөө хянаж байдгүй. Дээрээс нь нөгөө улс төрийнхөө дарамтыг дийлдэг байхгүй. Бас нөгөө хяналт тэнцлийн зарчим тэнд өгөн явах хэрэгтэй. Тэгээд энэ дээр яг би
хуулиа бичсэн. Манай хуулийн зөвлөх манай баг ажиллаад авилгалын эсрэг тухай хуульд өөрчлөлт оруулах. Үндэсний аудитын газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гэдэг. Яг энэ заалтуудыг ингээд өөрсгөр харамсалтай нь яг сая нөгөө засаг төр бужигнаад дээрэс нь эн чинь бас улс төрийн намын эрх барьж байгаа улс төрийн намын хувьд бол бас галтай сэдв шүү дээ. Төдийлөн бас юу ахгүй хуулийн нөгөө хүлээлгийн заатан тал байж байна. Тэгээ яг сая бол ингээд бүр ирэхээ одоо 1 жилийн хугацаа явж байна те гишүүн баснаас хойш нийтээс нэг яг хилэлцүүлэгт орсныг 4-5% байна уу? Таны одоо ажлаас тийм яг өргөн барьсан 4% байна. Үндсэндээ яг өргөн барьсан 4% ихэнх нь манай ардс намын улсын хурлд ардс намын бүлгийн гишүүд идэвхтэй оролцсон. Тэгээд нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал бол манай төвшин гишүүний санаас хэлсэн тийм. Мэдээж бүлэг ажиллаж байгаа шүү дээ. Бүлгийн гишүүд эмдээд ажиллаж байгаа. Маа Тэмүүжин гишүүний санаачилсан бас эрүүгийн хуульд өөрчлөлт. Ерөөсөө төрийн нэр хүнд гэхээс илүү иргэний нэр хүнд байх хэрэгтэй гэдэг агуулгаараа дээрээс нь маш олон процесс эрүүгийн процессууд дээр бас өөрчлөлт оруулахаар миний одоо бас нэг 2011 онд аймгийн хурлын дарга байхдаа Дорнод аймгийн хурлын төлөөлөгчдийг нэгтгээд тэр үед Дорнод аймгаас Давг Цэрэнгүй улсын мэрэгэн Давг Цэрэнгүй эднэр ирж байсан. Өөр бас нэлээ олон аймгийн хурлын төлөөлөгч. Дорнодгоос би бас аймгийн хурлын төлөөлөгчдийг аваад бид нар Улаанбаатар бол Тэвлийн баг хурлын ажиллаа. Тэр 14 жилийн өмнө. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр үндсэндээ манай Дорнод болоод Дорнодгой аймаг бол газрын тосны асар их нөөцтэй мөртлөө тэр ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр ч юм уу орон нутгад ерөөсөө өгөөж байдгүй байхгүй. Тэгээ тэр асуудлыг нэлээ асуудал болгоо. Тэгээ манай Дорнодоо сонгосон Бадам Цэрэн гишүүн бид нар санаачлаад тэгээ газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал. Сая яг чуулган завсралт өдөр бид нар бас өргөн барьлаа. Өөрөөр хэлбэл газрын тостой аймагуд ашигт малтмлын нөөц ашигласныхаа төлбөрийг орон нутгатаа өөр 3 сан байгаа л да. Бас нутгийн сан тэгээд одоо нэг ирээдүйн сан бүгдэнд нь ингээд хуваарлж яаг гэдэг ерөнхий зарчимтай ийм хууль бас өргөн барьсан. Тэр ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн үг тийм. Ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа. Тэгээ ийм мэтчт ингээд нэг 4 хуулийг бол одоо улсын хурлын гишүүдтэй хамтраад өргөн барьлаа. Ялангуяа энэ саяын сүүлийн ярьсан тэр ашигт малтмлын тухай хууль бол манай Дорнод аймагт маш их ачаал бүгдэлтэй. Яг 14 жилийн дараа энийг одоо хууль болгох тийм хурдтай байж л таа. Мэдээж тэр чинь бас гишүүн болж ирнэ хэрэгжих ажил тийм. Тэгэхгүй бол мянга бид нар бол орон нутгийн удирдлага байгаа тохиолдолд тэрийг хилээд уламжлаад бас ер нь яг улсын хурлын гишүүн юутай ч гэсэн хуульчин бол бас их хууль шинээр бичих өргөн барих процесс нь ер нь өөрөө бас их бюрократ юм биш их хүнд. Бас тэрнт зүг байх маш няхталдаг юм байна. Тэгээд олон гишүүний дэмжлэг авч байгаа хууль цаашаа нөгөө батлагдах магадлал өндөртэй шүү тийм ээ. Тэр хувьд Дорногов аймгийг бол та бүр ингээл айрын сумд төрж өссөн те аймагтаа ингээ олон жил ажилласан амьдарсан. Тэгэхээр Дорноговын хувьд бол бас яг энэ юутай холбоотойгоор уулуурхай ашигт малтмалтай холбоотойгоор нефтийн үйлдвэрийн асуудлаас одоо яригдэж байна те. Ашигт малтмалаас одоо Улаанбаатар сумд гэхэд орон майнинг орчлоо зөв буруу гэж талцах хэмжээнд үндэсний телевизээрээ мэтгэлцэх хэмжээнд одоо очиад шүү дээ асуудал. Тэгтэл ч одоо яг тэр орон майнингийн шүүмжлэлт өртөд байгаа Улаанбаатар сумын одоо 100 жил болж байна. Тэгээ одоо энэ дээр жишээ нь яг энэ уулуурхай ашигт малтмалын талтай тэр дундаа яг урааны тал дээр манай говийн бүсийн гишүүд тэр дундаа та ямар байр суурьтай юм бэ? Би одоо чуулган дээр хэлсэндээ энэ дэлхийн геополитикийн нөхцөл байдал эдийн засгийг таагуулж байна. Одоо энэ дайн самуунтай тэгээ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол одоо маш саарч байна. Энэ дайн байлдаан гарч байгаа чинь зардал ихтэй. Тэгээд хэн одоо ялангуяа Европоос одоо манайхар бол хөрөнгө оруулах газар байхгүй л шүү дээ. Нөгөө талд энэ хөрөнгө оруулалт ингээд саарч байгаа үед манай улс чинь гадаадын шууд хөрөнгө оруулалт дээрээс нь байгаа нэг жоохон үүсэл зарц амьдарч байгаа улс шүү дээ. Хөрөнгө оруулалт нь татарч байгаа үед манай улсад бол энэ ураны салбар дээрээс нь газрын ховор элементийн салбар энэ хоёр бол манай улсын хөрөнгө оруулалт татах хамгийн чухал салбар байгаа. Гадаадынх нь сонирхох салбар. Тэгээд нөгөө талдаа бас юмыг ингээд яг ямар ч эн чинь бол байгалийн нөөц шүү дээ. Баялаг болно гэж нөөцийг ингээд боловсруулад шингээгээд баялаг болдог байхгүй юу? Одоо технологи орно, хүн хөдөлгөөнтэй холбоотой. Яг энэ нөөц баялаг болох тэр процесс нь бол энэ салбарт бас хамаагүй. Нөгөө талдаа
манай улс бол яг нөөц байгалийн нөөц бол асар ихтэй. Гэхдээ тэр нь болохоор одоо тиймд одоо масс ихтэй одоо нүүрс гэдэг юм уу тийм. Бид хэрвээ ямар нэгэн байдлаар бол алт ч юм уу одоо уран ч юм уу эсвэл энэ газрын хуур ч юм уу энэ бүгдийг бол бид нар бүгдийг онгоцоор төвлөрч штэ. Үндсэн шингэсэн. Хацсангүй овор юу багтаахгүй тийм. Тиймэрхүү зүйл байгаа. Тэгээ тэр агуулгаараа бол энэ салбарыг одоо энэ чинь ямар юу гэдэг юм бэ? Критикал гэдэг юм уу тийм төрлийнхөө эрдсүүлэлт орд юм шиг байна. Тэгээ энийг бас хөгжөөсэй гэж боддгийг. Насад. Тэгээ ер нь бол яг энэ чинь ер нь бол нэг манай улсын гартаа барихл томл модалтай. Дээрээс нь бас яг тэр уг нь бол тэр ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг орон нутагтаас шилжүүлээд тэр тодорхой хувийн хуваарлдаг бол энэ өөр орон нутгийн хөгжилтөөс одоо дэмтэй байх гэдэг. Тэр тэрийг одоо нөгөө Улаанбаатар сумын иргэд өөрсдөө зарим нэг юм одоо шүүмжлэлт өнцгөөс ярьж байгаа юм те биднэрт бол энэ чи өгөөжгүй штэ гэдэг юм бас ярьсан. Тийм болохоор би бас ингээд дамжуулаад ингээ асуугаад байгаа. Улаанбаатар сумын иргэд бол нэг үе одоо бас харьцангуй гайгүй ойлгодог байсан. Энд чинь 1997 оноос хойш явсан төгсөн шүү дээ. Арива Монголиа гэж Арива Майнинг компани Улаанбаатарт 97 онд орчихсон. Одоо Бадрахын энержи бол үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Энержи бол тэрний залгамж одоо Орон Майнинг Бадрахын энержи чинь бол биднийг 16 онд 17-8 онд болсон юм да Бадрахын энержи гэсэн тийм. Сая гэрээн дээр хөрөнгө оруулалтын гэрээн дээр нь бол бид нар юу оруулсан гэхээр тэр амнаатаас гадна тухайн үйл ажиллагаа орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа одоо бүс нутагта жил болгоно нэг сая долларыг одоо жижиг дунд үйлдвэр босоод одоо нийгмийн хариуцлаганд юу яхаар тийм гэрээний залтад нь оруулж гисэн байна. Нөгөө оюутлогоо нөгөө нэг тийм сан байгуулад бас өмнө аймагт тэмдэг үзүүлдэг шүү дээ. Ниотинтогийн дэр гэдэг тийм. Тэрэн шиг тийм сан байгуулад тухайн орон нутгийн бүс нутагт бас нэлээд дэмжлэг болохоор яг тэгээд энэ дээр ганц болгоомжлол байгаа бол иргэдийн болгоомжлол байгаа бол тэрийг өрөөс үүсгэж болохгүй. Цацраг хийдэгт бодсвол мэдээж аюултай тийм ээ. Тэр олборлолтын хавцад ялангуяа олборлохтой нэг хөхрийн хүчил газар доор уусган байж гараар олборлож байгаа шүү дээ. Тээвэрлэлтийн хөхрийн хүчлэлийн тээвэрлэлтийн хавцад газар доор тэр уусган байж болох хавцад ямар нэгэн технологи алдаа болох үдээс хүмүүс болгоомжлоод байгаа байхгүй. Тийм тэрнээс тэр нь зөв. Тэгээд яг хуу сая одоо бид нар ч бас энэ 5 сарын 12-нд өөрөө ч бас гоё бүс юм дээр очсон биз дээ. Тэгээд тэн дээр бид нар чинь бүр тусгай лаборатори олон улсын лабораторид Орнгой аймагт байгуулахаар оруулж өгсөн шүү дээ. Тэгээд яг хяналт сайн байх хэрэгтэй. Тэр талаас нь бол зөв. Мэдээж манай улс бас энэ маш ховор энэ элементүүдээ ашиглаж, энэ нөөцүүдээ ашиглаж бас энэ улс орныхоо сайхан ард иргэдийн хөгжил дэвшлийн төлөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй. Тэр бас нөөцийг бас ашиглаж иж өөрөө баялаг бий болно тий. Мэдээж нэмүртэг шингээх тухай асуудал болчихж байгаа. Ер нь бол яг тэ давхар энэ бас нэг зүйл юу гэхээр юм болгоныг эдийн засаг гэхээс илүү тийм үү да. Тусгаар тогтнолоо бас арай өөр аргаар баталгаажуулж байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд ойлгож үзэх зүгээр. Бас нэг хандлагын асуудал тий. За ийшээ одоо энэ яг энэ хөндийгээр бол одоо арга хустайн гол урсж байгаа одоо ийш ингээд. Одоо энэ баруун энэ талын хайхныг бол одоо нарс тайрхан гэдэг. Хинтийн нурууны одоо төгсгөл үзүүр. Одоо нарсан хамгийн захын үзүүр одоо маань энэ баруун хайрханд байгаа. Тэгээ одоо тэр харагдаж байгаа нарсан төгсгөл байгаа. Тэгээ хинтийн нурууны үзүүр хэсэг дээр л одоо бид нар ингээд ажил амьдарч байна да. Таал ингээд эдийн засагч тал руу ярьж гин тэ төсвөөч ингээ ярьж чинь Ганбаатар гишүүний өөрийнх нь үндсэн мэргэжил юм бэ? Ер нь Ганбаатар гэдэг хүн ч одоо яг хээ юм бэ гэдэг талаас нь та өөрийгөө. Би ч яг ер нь яг миний мэргэжил бизнесийн төлөвлөл хүн л дээ. Уг нь бол би ч одоо анх цэргийн сургуульд сурах явсан 2 жил сураад байжсэн. Манай цэргийн сургуулийн улс төрийн ангич нөгөө сүүлдээ эсэлт мессеж авахаа байгаа. Тэгээд ороос 91 2 оны үе талтай болоо тэгээд яг л нэг арчилсан усалын дарах бүжигнааны үе. Тэгээд нөгөө айрамд ч одоо улс төрийн ангийнхны чинь нэг өвсгөлт одоо намын нөгөө үзэл сурталыг яд хүмүүст нэрс ойлголт бий болчихлоо шүү дээ. Тийм учраас тэгээд хожуу Германд бас Хамбург хотод Германы засгийн газрын тэтгэлгээр бас урд төгссөн. Тэгээд яг нэг удирдлагын актем гэдэг тиймэрхүү юмуд бол байгаа л да. Тэгэхээр яг одоо ингээл
бид хэд ингээ ер нь харахаар хүн ингээд анхны эзэмшсэн мэрэгжил нэг холддгоо гэл нэг ахт нар ч юм уу эгч нар эмээ өнөр ярьдаг шүү дээ. Тэгээ ингээ харахаар хамгийн одоо ингээд амьдралд өгөөчтэй байсан юм яг үндсэн мэрэгчлээс гадна таниад ажил карьерт те нэг тэр үед л би нэг тэгэж нэг хөгжсөн дөө гэдэг цаг үе таны бодлоор ямар цаг үе байдаг вэ? 2001-ээс 2003 би 3 жил Европт байсан. Аха. 1 жил ихтэй Германд 1 жил Англид. Энэ 3 Европт гэсэн 3 жил бол би бас хэл усны хувьд ч бас хувь хүнийхээ хувьд ч их хөгжсөн он жил гэж үздэг шүү дээ. Тэгээ өөрийгөө чинь хараа өөр нүдээр хараад тий. Аха. Тэгээд Германд байхад тэгээд чинь би ч одоо юуны дадлага Вегецет гэж Вестдойче Genossen Централ банк буюу одоо Баруун Германы хоршоодын төв банкнд Вегецет банкнд би дадлага хийж байлаа. Тэгээ миний дадлагын өдөртөгч нь Герд Веслман гэдэг доктор. Мундаг өвгөн байсан. Тэгээд бас тэр өвгөний нэг сайхан чанар би одоо Монгол улсаас анхныхаа одоо ерөөсөө би Монгол улсаас Чингис хааны нутгаас дадлагыг авч байгаагүй гэдэг. Тэгээд их бахархалтай ярьдаг байлаа. Тэгээд Веслман доктор 2002 он надад хэлжсэн минийхөө герман хэл гэдэг дэлхийн дээр Австри, Швейцар за нэг дэлхийд энэ 300 сая хүн ярьж байна. Чи одоо ер нь цаашдаа жоохон ингээд өсөж хөгжиж гэж бодож байгаа чи англи хэл сураа. Чамайг англи хэл сурна гэх юм бол одоо би Вегецет банкнд дээр баталгаа гаргаад би нэг Германд төгсөж болчихсон да. Тэгээ Вегецет банкнд дээр баталгаа гаргаад чамайг одоо англи виз эндээс яваа. Тэгээ би Дюссельдорф бас английн виз аваа. Тэгээд Германаас шууд би Лондон руу явж илаа. Тэгээ тэнд нэг жил хэртээ сурсан BCA гэдэг. Тэгээд бас нэлээ хэлний хэл гадралдаг л болсон. Одоо мундаг хэлтэй усуудын хажууд явах уу гэхдээ өөрийнхөө амьдрал уншаад ойлгоод хүнтэй чөлөөтэй ярьдаг л болсон. Тэгээд тэрний дараа би олон улсын байгууллагууд нэлээ олон жил ажилласан тассистээр. Тэгээд энэ он жилүүд бол одоо Европт байсан 3 жил тэгээд олон улсын байгууллагад ажилласан бас нэг 3 жил. Энэ нэг хүний нэг идэвхтэй ч гэдэг юм уу нэг өөрийн асуултанд бол нэг тэр он жилүүд л одоо 2001-ээс 8 он хүртэл юм уу та. Тэр үед тэгээд амьдралын ямар үзэл баримтлал тогтоо танд жишээ нь одоо нэг би нэг ийм зарчимтай те тэр үед би нэг ингэж бодож авсан ч гэдэм одоо өөрөө хөдөлтэй сайхан загтаг те. Яа тэгвэл бид нар бол байнгын улс төр ярьж байгаа, улс төрчж байгаа те танхимдч бид нар амьдралын философи бол ерөөсөө өөрчлөгдөв. Манай аав одоо намайг баг байхын манайх ч одоо харуулаа. Дээрээс нь манай аав ч одоо бас орон нутаг одоо баг бригадын дарга хийгээд тэр нь хөдөлмөрлж яваа хүн л сайхан гэж хэлдэг байсан. Тэгээ миний одоо амьдралын философи юм да. Мундаг хөдөлмөрч усуудын хажууд бол нэг актер юу биш байх актер. Би ч актер залхуу бол биш хаа. Гэхдээ актер хөдөлмөрч бол биш хаа. Одоо цаг үед ингээ харж хахад хүмүүс залхуу ус үед бол гайгүй хөдөлмөрчд орхол байх. Тийм тэгээ одоо ч яг тэрийгээ хийгээд одоо ингээд газар тариалан бас энийгээ түшгэлсэн үхрийн аж ахуй тий. Чи одоо хагас ирцэмцэн мал аж ахуй юм да. Зуны удиралдаа бэлчээрээр. Тэгээд өвлийн удиралд ингээд тэжээчдэг бордочдог. Манай мал аж ахуй хамааралтай байна шүү дээ. Иймэрхүү зүйлүүдийг хийгээд байж байгаа. Хариуцсан ажилласаа хийгээ яваад Монгол улс гайгүй хөгжиж гэж боддог шүү дээ. Миний үндсэн юу бол тэр хөдөлмөрлж байгаа хүн сайхан гэж тэгжил явдаг тэрэл юм ба. Яг үзэл баримтлалын хувьд бол яг 2007 онд Дорногой тэгээд би нэг тассист төслөд орж ирлээ л да. Тэгээд нэг Говьсон бүр Сүхбаатар Дорногойг 3 аймаг хариуцаад тэгээд явж байхад маа нэг найз багын найз гоо манай энэ Дорногой аймгийн ардчсан нам гэж нэг хэцүү нам байна. 21 оноос хойш ерөөсө ганц нам одоо бараг 88 жил боллоо гэдэг. Тэгээд чи нэг энэ Дорногой аймгийн намыг нэг өдөртөж яваач гэдэг. За. Тэгээд эхлээд за чи нэг жил хэртээ нэг дэд дарга хийгээд бас нэг юм хүмүүс мэдээдэг гэх. Би тэгээд ерөөсө улс төр мэддэг юм. Тэгээд найз манай төмөр хоёрын найз тэгээд л Дорногой аймгийн арц намын дэд дарга болоод нэг жил хэртээ болоод дараа нь намын дараа 2008 оны сонгуульд Дорногой аймгийн арц намыг өдөртөж орсон. Тэгээд их хурлын нэг гишүүнтэй болсон. Тэр нь 2008 онд Яслын Батсургай. Дараа нь орон нутгийн сонгуульд бас ялсан бид. Тэгээд 8 жил аймаг орноо удирдаад тэгээд сайхан 8 жил аймаг орон нутгийн удирдаа сайхан ажилласан. Гавыг дарагтайгаа муудад сайжж явсан ч үе би бид бүтээж явж ирсэн ч үе би яг уу
энэ аймаг орон нутгийн одоогийн хөгжил гэдэг чинь үе үеийн л аймаг орон нутгийн удирдах явсан улсуудын л тухайн үеийн л ажлын арга барил хичээл зүтгэл бүхэл юм орж байгаа шүү дээ. Одоо бол манай аймаг бас улсдаа бас эхний 3 толгой зөгтөг. Бидний үчин 4-т явдаг байлаа. Одоо бол бүр уршаалаад сайхан явж байна. Манай Дорногов аймаг хөгжлөөрөө. Цаашаас нэг замын үдийн нөлөө бас байгаа х тий. Энэ нөгөө үндсэн бомб төлөвч. Манайх ч юм бол тээвэр логистик байна. Дээрээс нь говийн бүс ч одоо өөрөө бас эрдэнэ соёлын их нөөцтэй юм да. Энд нэг үгийг зүгээр би боддгийн. Яг өнөөдөр ингээл Монгол улсын төсвийг говьл хүртүүлж байгаа. Энэ үг үсэд. Манай Өмнө Говь аймаг гэхэд нэг их 8723 тэрбум төгрөг. 25 он. Манай аймагт 11 тэрбум. Ингээд үндсэндээ нэг их 733 тэрбум төгрөг говьос. Нийт төсөв хэдэн вэ? Монгол улсын төсөв юм уу? Тий. 70% байж шүү дээ. 70 гаруй шүү дээ. Тэгээд ерөөсөө ийм байхгүй. Энэ хэмжээний төсвийг бүрдүүлчихэд нэг талдаа эдийн засаг мөн боловч нөгөө талдаа бид байгаль орчны ямар хохирол өчрүүлж байгааг ерөөсөө хэмждэггүй хэлд. Тийм учраас одоогоор яг манайхан говийн бүс сайхан байна, мөнгөтэй байна гэдэг бол ирээдүйд ямар хор хохирол байгаль орчны нөлөө байх вэ? Энийг одоос бодох хэрэгтэй цаг болцсон л байна. Тийм учраас бид нар бас нөгөө говь руу ус татах асуудал, нөхөн сэргээх байгаль орчны асуудал зөндөө юм яриад байгаа юм л дээ. Энэ жил ер нь яг Монгол орон даяар бас нэлээ тийм алаг цов зам болж байна. Ялангуяа газар тариалангийн салбар, хангаан бүс нутагт бол одоо өдөртөө их халуун, шөндөө их сэрүүхэн. Одоо ингээд энэ малын ногоон тижэл гэхэд одоо ч 7 сарын 20 болж штэ. Тэгэхээр ийм тачирхан. Үндсэндээ ямар ч ургамал бол одоо ургахад бол чийг дулаан гэж их чухал зүйл байгаа. Чийг дулааны нийлбэр гэдэг одоо хамгийн чухал. Гэтэл чийг нь бол байгаад байгаа. Одоо ингээд ийм нойтонтой газар, ийм нойтон бахад тэгэхэд одоо шөндөө их сэрүүхэн. Тэгэхээр энэ өдөр шөнийн температурын зөрүү их өндөр байна гэж ер нь гам болохын шинж. Ялангуяа манай энэ Сэлэнг дархны орчин бүс нутагт бол энэ жил олигтой зам болсонгүй маш их түүмэр гарлаа. Манай энэ зам бол манай газар тариалангийн салбарт бас нэлээ хүнд жил болох нь өвөл тишээгээ ялангуяа Улаанбуудаан тариалт өнгөрсөн жилийн нөгөө улсын их хурлаас гарсан тогтоолтой холбоотойгоор их Улаанбуудаан тариалт их багассан. Энэ жил одоо газар тариалангийнхан ялангуяа ингээд хавар одоо манай байгаль орчин хөдөөжхийн байнгын хороогоор нөгөө гайлын төтрийг тэглэх асуудал орж ирээд авах үед манай Монгол төрийн шийдвэр их удаан байгаа. Тэгээ удаагаар угаад нөгөө тариаланчид бас эргэлзээ за энэ жил аягүй дахиад бас хүнд болох байхад ихэнх нь тариагүй. Тарьсан хэсэг нь одоо үндсэндээ бол одоо ингээд газар тариалангийн салбарт бол энэ ган гачиг чийг дулааны нийлбэрийн шөндөө их хүртэн байгаас болоод тарианы ургацсанд бол ихээр нөлөөлж байгаад их санаа зовж байгаа. Энэ өвөл бол бас нэлээд газар тариалангийн салбарт бол энэ намар нэлээд хүнд намрах болох янзтай л байна да. Тэрэнд л их санаа зовж байна. Наадмын өмнө ч юм уу шинжлэлийн өмнөд нэг гинти хууль гараад байна шүү дээ. Тэр мөрийг эднэр өөр хуулиар. Тэгэхгүй яг олонний анхаарал суларсан үед ингээл гинт хэдэн зуун сая долларын асуудал орж ирэл тий. Тэгээд иймэрхүү юмнуудад өөр хуулиар хаах хэрэгтэй юм биш. Тэгэл яг 19-нд юм алах зохиол 10 наадам гэл хүмүүс чинь хэвлэл мэдээ айлж байхгүй хүмүүсийн анхаарал сарнаал тэгэл чинь нийгэмд ийм их чухал шийдвэрүүд тийм утгагүй гарч байгаа. Тэгэхээр тэр чухал явахдаа нийгэмд хортой шийдвэрүүд тэгж гараад байгаа. Тэгэхээр энэ хуулиар хариуцлагатай юм байна. Тэг хуулиар хариулсан ч нөхдүүд тэгэл нууц царгаар ялчгүй хийгээд байхаар нийтлэр ихтэй тэр эрх ашигтай хүмүүс чинь тэг хуулийг дахимд гараа өгж батлах уу гэдэг ч өөрөө конопт арах уу тий нийтээрээ. Яг нийтлэх олонхын бүлэг бол тэгэл бүлэг дээрээ зангидчихдаг юм шиг л тэгэл. Эрүүл сарвал ухаантайч байсан тэгэл яваад гэж юм чи. Тийм. Эндээ сая баг хурлын шийдвэр шиг л. Тийм байхгүй. Би эсэргүүцсэн сая тэр өөрөөс арга байсан гэдэг шиг. 918 сая доллар ч үндсэндээ бол 24.8 25 км зам байхгүй. Тэгээд яг за тэр зам нь байна уу, инженерийн зураг нь байна уу? Тэр чи яг үнэндээ бол нэг чухал асуудал биш байхгүй. Бид нар одоо энэ өвөл энэ хот хөлдөх гээд нөө эрчим хүчтэй байх уу гэдэг асуудал нэгдүгээр байхгүй. Хоёр дахь асуудал нь за тэгээд тэрбум шахуу доллараар тийм зам барьчлаа шүү дээ. Тэглээгээд тэгэхэд тэр төвжил болох уу гэдэг дараагийн асуудал байхгүй. Хотын нэгдүгээр тойрог гээд энэ чинь бүр ингээ баян зүрхээс ингээ тойгоор ингээ бүтэн хотыг тойрсон зам байхгүй гэсэн зургааг нэ. Тэр чинь тэгээд яг үүрэн байгууламж байгаа юм л да. Янз бүрийн нөгөө тэглээгээд тэр их өндөр өртгөө тэгээд дээрээс нь тэр өдөрт тэр замаар 183,000 зочин одоо зорчигч явна машин. Нэг зорчигчоос 5,000 төгрөг хураагаад юу төлчихнө гэдэг байхгүй.
Гэтэл тэр замаар тэр ачааллыг тэр бол буруу тавцсан. Тэр бол шал өөр юм явж байгааг ч би харсан. Нөгөө талдаа тэгээд төлж чадахгүй бол засгийн газрын өрийн баталгаа сая гаргасан байхгүй. Зөвшөөрлөгсөн байхгүй. Тэр манай улсын засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг шин. Тэр бол амьдрал дээр тийм тооцоо яагаад боломжгүй. Тэгэхээр чи яг үндэ том зургаар бол ганцхан Нямбатарыг шүүмжлээд байгаа асуудал биш шүү дээ, тий? Биш. Зөвхөн ер нь цаашаа юм уу нэгдүгээрт ингээд их ашигын эрен бич юм уу? Нин тэргуунд юугаа хийх вэ гэдэг ерөөсөө улс төр өөрсдийнхөө амбицаар өөрсдийнхөө цаана бас эдийн засгийн янз бүрийн байдаг байх л та. Тэрүүгээр яваад байгаа байхгүй. Тэрнээс биш одоо ингээд бид нар айл өрөх гэхэд өнөөдөр манайх хэрвээ тогны мөнгө төлөөгүй тасарсан байх юм бол нин тэргуунд бид нар тогныхоо мөнгийг тэр тогоо залгахыг бодно шүү дээ. Тэгэхгүй за тог яах вэ маргааш үүдэн дээр нэг сайхан засмал одоо явгууны зам тавьчих гэхгүй шүү дээ. Өрхтөө бодоход тий. Тэгэхээр чин манай улсын нэг том алдаа бол нин тэргуунд юу хийх вэ гэдэг ерөөсөө эренбэлэхгүй улс төрчд нь өөрсдийнхөө хүсэл сонирхол янз бүрийн тэр магадгүй өөр нөлөө өгдөг гэж магадгүй шүү дээ. Тэрүүгээрээ яваад байгаад нь тэр нэг байгаа жоохон санхүү гэх нь зөв зарцуулахгүй байгаад нь тэр энэ улсын өрөнд ороод бол хамгийн том асуудал болоод байгаа байхгүй. Тэр нь тэмцэлээ. Тэр нэг 900 хэдэн сая доллар моллар гэдэг ингээ яхаар хүмүүс л таныг Нямбатар руу давталж ийн арчсан нам манай хоёрын дундахтай аймаанч гэдэг юм уу. Тэгж хараад байна л та. Гэтэл сая ингээл нийслэл хотод хэрэгжих 21 мега төслгээл бид нэр ингээл өчнөө сонслоо тий. Нэрхэд хэзүүг нь харлаа. Олон улсад ингээд хүмүүсээс харахтаа олон улсын эксперт компаниудын дунд тендер зарлцсан. Дотоодын компани орох боломжгүй байна гэж бас шүүмжилж ирсэн. Тэгэхээр тэр өнцгөөс жишээ нь зөвхөн тэр 21 мега төслийн тэзүүг жишээ нь боловсруулахад жишээ дотоодын компани тэрийг хийхгүй байх жишээ нь энэ тал дээр бол одоо жишээ нь энэ нөр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд гэж харах уу? Энэ тал дээр юу та юу гэж харж байна? Яг хоо чинь нэг тийм сонир юм болж байна. 7 сарын 8-нд төсвийн байнгын хорон дээр орж иж байгаа. Төсвийн байнгын хорон дээр орж ирээд нөгөө гишүүдийг урдчлаад мэдээлэл хангах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр мэдээлэл нь төсвийн байнгын хорооны дундуур хоцорч орж иж байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө мэдээлэл ирэхээс өмнө би гайхаад энэ яг ямар асуудал орж иж байгаа гэсэн нийслэлийн төвжирлийг л сааруулах айгүй гоё айтайхан төсөл байна. Маа хажуу суусан гишүүн л уг нь би өвт хийлгээдсэн тэр нь уг нь юу л байсан юм шиг лээ. EPC л байсан юм лээ. За. Тий. Тэгээд EPC нөхцөлтэй байсныг л нөхөр би өвт нэмэх нь бас санхүүжилттэй нэрлэн. Тэгвэл одоо би өвт ч нөгөө нэг барьж ашиглаад хүлээж өгөх нөхцөл шүү дээ. Болж л байгаа юм байна. Манай хэрвээ би өвт явж байгаа бол болж штэ гэсэн агуулгаар дэмжсэн байхгүй. Тэгсэн би дэмжсэн ч гэсэн арьснамын би дэмжсэн ч гэсэн нөгөөх нь унтцын 18 болоод. Дараа нь маргааш нь 2 дахь өдөр нь төсвийн байнгын хорон дээр орж ирээд нөгөө гишүүд нэлээ мэдээлэлтэй болсон нэлээ шүүмжлэлтэй хандаад энэ тэзүүх чи хаана хийсэн бэ гэсэн чинь дэлхийн номер 1 хятадын China Construction гэсэн шиг санаж байна. За. Хятадын их том компани хийсэн гэдэг байхгүй. Тэр хятадын компаниг намаахгүй л дээ. Тэр тэзүүг баталгаажуулах хэрэгтэй. Дээрэс нь ер нь бол одоо бид нар ингээд яг хоо тэр 7 сарын 1-нд зам тээврийн яамны ямар шинжлэх ухааны зөвлөлтөд баталгаажуулсан юм лээ л дээ. Гэтэл нэг наацх энгийн байхгүй. Одоо ингээл чат GPT ч юм уу те иймэрхүү 6 гинэтэй зам ямар үнэтэй байх вэ гэж асуухт чинь л төсөв төртгөнд хит өндөр байгаа байхгүй. За би яг тэр төсөв төртгөнд хит өндөр мөндөр гэж шүүмжилж байгаа чинь нөгөө талдаа миний хэлээд байгаа гол юм бол энийг явуулаа энэ нэг тойрог нэг одоо нийслэлийн тойрог зам энэ түжил буурах уу гэдэг асуудал. Хоёрдугаар энэ нэмт тэргуунд ийм 900 сая долларын өр хийгээд ийм хийх нь зөв байсан уу? Нийслэлчүүдийн амжиргаанд яг шууд нөлөөлөх зүйл. Тэгээд ингээд иймэрхүү асуудлууд байгаа хгүй. Тэрэнд нь би шүүмжлэлтэй хандаад байгаа юм л та. Тэгээ яг өвөр Монголд энэ жилийн тийм 6 гинэтэй зам, тийм замгүүр одоо энэ чинь бас нэг түнэл мөнэл байгаа юм л да. Энэ миний тооцоод үзэхээр ердөө нэг 400 сая доллар байгаа. Өвөр Монголд хийж байгаа бүтээн байгуулалтуудын би яг одоо бодиттой real time. За эдгээр чинь тэгээ дээрэс нь одоо ийм байж таа гэдгсэн чинь бас 750 тэрбум төгрөгөөр 40 хэдэн нэг талбар газар чөлөөлөх гэж байна. Тэр нь бас 216 сая доллар болчихсон. Тэгээ дээрэс нь нэмэх нь одоо манай улсын хил, гайл, тээвэр, хүн хүч одоо нөөт тэгээд компани ашиг ингээд тооцоод багтал өртөг нь өндөр байгаа байхгүй. Тэрэнд нь л дэмжиглээд байгаа. Тэгээ яг сайн инженерийн байгууллага биш болно л да. Гэхдээ эн чинь нин тэргүүний хийх ёстой ажил мөн үү гэдэг асуудал. Дээрээс нь төсөв төртгөн өндөр байна л. Тийм л юм ирсэн. Тэгээ дээрээс нь эрчим хүчний асуудал баг зам барьж байгаа хооронд 2-3 станц очих мөнгө шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо энэ өвлч одоо дулааны асуудал хүндрэх гэдэг нь эрчим хүчний асуудал хүндрэх гэдэг нь тий. Зүгээр яг эндээ гэж ярих зүгээр хэдэн жилийн өмнө болохоос биш нисхийн 30 хэдэн
километрийн 6-ны замыг чинь 170 сая доллараар барьсан шүү дээ. Тэр Тэр юусэн бодлоо тий. Саяхан Баг ковид үед үстэй. Тийм л юм байна шүү дээ. Тэр нь бол нөх хөв хүн рүү хандсан зүйлэл биш. Хөв хүн рүү хандсан зүйл. Ер нь цаашдаа энэ улс орон байгаа жоохон санхүүгийн нөөцийг зөв зарцуулах, гадна дотноос өөр авах, өөр зээл тавихаар бол маш сайн тооцож байх. Тэр битгээл аль улсаас хэдийн хэмжээний өртөө байх уу гэдэг асуудал ч хүртэл асуудал шүү дээ. Тийм ээ. Тийм л юм болгоомжл байсан юм л т. Тэгээд яг нийгэмд нэлээ хүрсэл юм шиг үлээ. Арабсын хүмүүс их яг нөгөө хүн чинь гэдэг мэдэхгүй юм хэл дайсан байт юм шиг байна. Тэгээ янз бүрийн бас ингээд сошиал дээр чинь зоригтой янз бүрийн юмнууд явж штэ. Арабсыг бол одоо би бас тариалж ирсэн. Ер нь 3 жил өнжөөд нэг тариалдаг. Таримлын сэлгээнд. Арабс бол яг таримлын сэлгээнд тарихад бол тохиромжтой ургамал гэж үздэг. Дээрээс нь бас чи би ч өөрөө ямар мэрэгжлийн тариалан жишийн салбарт орж ирэх 6-7 жил болж байна. Яг үүндээ бол таримлын сэлгээнд тарихын тулд бас мэрэгжлийн одоо хүмүүсээс одоо ундар хот докторч байдаг юм уу мэрэгжлийн усудаас их судалж иж анхаарсан. Тэгээд ер нь Арабс бол яг үүндээ хөрс суллах тэр газрын гүнд байгаа хөрсөнд шаардлагатай микроэлементүүдийг дээш нь татахад нь маш чухал. Зүгээр Арабсыг зөвхөн мөнгө гэж хараад эдийн засгийн утгаараа жил дараалан тариад гэж болохгүй. Нэг тариад 2-3 жил өнжөөд таримлынхаа сэлгээнд Арабс тарсан бол дараа жил нэг одоо ингээд ногоонд жил тариад түүний дараа жил нь сайхан талбайгаа зөрсөхийн дараа нь улаан буудаа тариад тэгээ дараа нь Арабс ч юм ингээд 3-4 жилийн зайтай Арабсыг таримлын сэргэнд тарихад бол Монгол оронд хамгийн боломжийн ургамал гэж эдийн засгийн талаасаач тэр газар тариалангийнхаа өгөөс талаасаач тэр их зүгээр ургамал. Ер нь Арабсыг бол монголчууд бас төдийлөн сайн мэддэггүй байсан. Одоо бол бас харцсангүй эерэг ойлголт байна. Тэгээ яг нөгөө репсид ойл буюу одоо Арабсын тос ургамлын тос эдгээр бизнесийн өрсөлдөөний янз бүрийн буруу ташаа мэдээлэл их сошиалж явж байгаа л харагддаг. Монгол нэр нэмлээ. Арабсын монгол нэр чинь их сонин нэр нь Юнгар гэдэг юм л. Тий. Чи нөгөө өөрөө сонирхоод бас тэгээд явахлаар тэрийгээ судлаад тэгээд хүн чинь тэгээд ер нь хамгийн том хичээл чинь амьдрал зааж өгч штэ. Яг үнэндээ бол одоо тий. Манай ч одоо гоё хүн ч одоо ингээд хангаад ирсэн газар тариалан тариад одоо янз бүрийн яриа явуулдаг нэг бодлын мэддэг хүний хажуудад ичмээр л байх л да. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бас 6-7 жил болчихлаа чинь бас хэдийн хэмжээний тэгэл туршлага суугаад алдаж оноол тэгэл явж илээ. Тэгээд одоо ийм бас улс төр ярих хажуугаар бид дэс танд тариалангийн талбай дээр ирсэн. Тэгээд тарж байгаа ургамлуудаа бас ингээ харж одоо энэ эргүүрийг нэ тарьсан түүхээ бид дэд хаваалцаж өгөөч. Одоо түүхнээс их таалагдсан. Энэ яг юу юм дөө. Энд бас ийм бүдүүн болоход энэ ч нэг 7 өрөөнд яг ийшээ махны 100 гат тарьсан. Энд чинь бас их хугацаа ордог юм байна. Бид нар ер нь мэддэг болохоос энэ байгаль эхийн бүтээл гэдэг чинь байгаль дээр их л цаг хугацаа орж бүтгэл юм байна л да. Би бол яг энийг тармилж удаад үндсэндээ 7 жил болж байгаа. Тэгээд энэ 87 онд манай Илгэний хорт авдраар өгдөөд би баг байсан сургуулийн сурагч байсан. Тэгээд багш нараасаа чөлөө аваа 6 сарын сүүлээр аавыгаа ирэх гээд очив. Тэгээд нөгөө эмчнэр нь одоо за одоо гомбгой нэмэргүүдээ 7 хоногоос өтөрхгүй боллоо. Тэгээд аваа явдаа гэд. Тэгээд аавыгаа аваад ариг сумдаа ирчгээд байжсэн. Манай 70-60 сумын гаралтай нэг өвгөн байсан. Одоо ботгоны тавхаа гэдэг юм уу? Хочин ботго гэдэг юм жижигхэн борог. Тэгээ тэр өвгөн л за шинжлэх ухаан нэмэргүй өгсөн бол би нэг жоох оролдох уу та бүхэн ингний сүү их хөл дээрээ нэг илүүгээр барьчаарэ ингний сүү их хөл дээрээ нохоо шүү хөл дээрээ тэгээд бусдын би өөрөө харуулна л. Тэгээд орхноод бид нар маш угаасаа гэр хороол илээл. Ингний илүүгэрийн дорн бариад өгцөн. Тэгээ ингний сүүч яг говийн сум болохоор бас харцсангууд орхнол хүн болгонд таваар. Нохоо шүү бас одоо их шиг олдохгүйсэн. Тэгээд нохоо шүүг бид нар чинь нэгдлийн өвсний фондноос ганжуургой гэдэг нэг ихэр өвгөн очиж гуйж байгаа. Тэгээд аваад тэгээ юмнуудын бэлдээд өгсөн. Тэгээд тэр өвгөн л эмчилсэн. Тэгээд яг гэрлүү цөөхөн орно. Манай ээж бас манай аав чинь цагаан сараас хойш өвдөд илгэн өвдөд 6 сарын сүүлээр ирж байгаа юм тэр. Тэгээд гэрлүү бол ээж орж нөгөө ташаа машин толгоон цаарцсан. Тэгээд ээж орж эмчилнэ. Сувилна. Тэгээд манай том ихч одоо сувилагч хүн бас орж тариамаар байна. Орох болгонд л нөгөө өвгөн лам аав хоёр цагаан ор тавьчихсан. Тэгээд сууж яадаг. Нэг удаа орсон нэг ийм хатцсан ийм мод надад нүдүүсэн баг.
Ер нь ихэмцлээ ороход ингэний сууцлагаа нохоо шүү хийдэг гэсэн. Одоо эргээ бодоход ингэний сууч яг хаван хөөх чадaltaй бас их амин дэмтэл ундаа байж. Нохоо шүү чинь цэгийн төрлөختтэй байна. Дархлаа гэсэн нэмждэг. Тэгээд өвгөн ламын тарин хүчтэй байсан гэж аавыг бас сэтгэл санаагаар их тэмцэмж. Тэг нэг удаа орсонд ийм хатцсан ийм нэг ийм юу одоо өөрийн чин гартаа шиг ийм хар юм. Тэгээ би дандаа л модон ууранд модон дүрэл надад нүдүүлсэн л тээ. Тэгээд өвөө энэ юу юм гэдгсэн чинь миний хөө энэ манай энэ нутагт олдохгүй энэ дорндыг халахгүй молоос л олддог гэдэг байгаа. Иргэвгэрж иргэрүү гэдэг юм а гэж. Тэгж л анх нэрэн сонсогдчихсэн. Тэгээл яг хуу манай авч одоо анх бүр 7 хоногийн настай гэжсэн хүн чинь тэгээд 7 сар 8 сар гээд хөл дээрээ босоод бүр 10 11 сард ажилдаа орчихсон. Илгэн цоо зүгээр болсон эмчилж намар нөгөө аймгийн төв дээр эмчилж явсан юм чинь таараад бүр чочсон гэж. Хүй гомбоо тач одоо хүртэл баг амьд тэгжил баг асуусан гэсэн. Одоо эн чинь та ч мөн үү одоо хүртэл амьд яваа мó гэж асуусан юм гэдэг. Тэгээ манай наргаа болгоод 10 хүүхдийн буян заяа төшлөө гэд. Яалда ямар тавхаалан амжилсан гэлтэй штэ гэж. Тэгээд энэ нэг чэйжэнд нэг юм үлдсэн байсан. Гэтэл хожуу чинь одоо хүмүүс ихээр нэг ч одоо хууль бусаар гаргадаг хятадуу зөөдөг мөдөг гэдэг. Тэгээд 16 нөгөө завтай болсон улс төрийн ажлаас тэгээд тэр маань ч бас надад бас эргэж энэ хувийнхаа бодож авсан зүйлийг хийх боломж олгож дээ л гэж боддгийг. 16 7 он би чи 18 оноос энд ингээд 200 га газар аваад. Эхлээ 50 га дараа нь 50 га ингээд 100 га тарьсан. Тэгээд одоо үндсэндээ 7 жил болж байна. Тэгээд үүнийгээ бас нэг аавынхаа тэр илгийг эмчилсэн жор шиг бас нэг тэгээд манай говьд манай аавын дүүнер манай Эрдэнэлийнхэн ингээд утгатын говийн тэмэгчд гээд бас ингэний ферм байгуулж байгаа. Тэгээд түүнийгээ нэг сүүгээ хуурайшуулаад энийгээ бас нэг юм экстракт нэг юм хийгээд тэгээд холиод байвал бас нэг Монгол хүний тэр илгэний хавдарт бас их тийм болох юм да гэсэн юм бодолтой л явдаг. Сүүлийн үед ялангуяа хавдраас их залуужаад байна шүү дээ. Харин залуу хүмүүс хавдартай. Жилдээ чинь 4500 5000 орчим хүн хөрхий. Хорт тавдраар ямар нэгэн элэг байна уу, хотод байна уу, хорт тавдраар бурхан болж штэ. Тэгээ хавдар гэдэг бол их аюултай л да. Тэгээд тэр айлыг тэр ах дүүсийн гэр бүлээр нь үндсэндээ санхүүгийн дарамтанд оруулчихж байгаа штэ. Сэтгэл санаа нь бол санхүүгийн тийм учраас бид бол энэ эмийн ургамлаас гадна өөрсдөө бас хүнснийхээ аюулгүй бодлыг гарч байгаа хэрэгтэй. Та хүн дөрөнд харсан бах манайх бол одоо энэ тариавар гэдэг энд одоо биднээс 18 онд гарч ирээд одоо 7 жил бараг л одоо бидний зорж байгаа зүйл бол будаанаас бусдыг л бүгдийг өөрсдөө хийнэ гэж. Будаа хүртэл тархиж оролцсон киноа гэдэг будаа бид нар 3 жилийн өмнө би 22 оны бас нэг кино ээж будаа гэдэг. Тэгээ тэр жил 6 сард их чочор 2 удаа чочор өдөр засвараад тэгээд нөгөө яг дөнгөж яаж хавьд нь яатсан юм аа. Хүүтрээ тэгээд ураг цалдаад. Тэгээ 23 24 он ч биш нэг улс төрийн ажилтаа явсаар амжаагүй. Энэ жил ч бас ажил ихтэй. Энэ улс төрийн ажилч бас ажил ихтэй. Тэгээ сая нэг чуулганд тараад тариавар гэдэг дээр ирчихэд. Одоо намрын чуулган орчхор чинь тэгээд бас нэшээ ураг цураалтын үеэр би оролцохгүй л чинь хуулиар нөгөө их хурлын гишүүн зөвхөн хууль тогтоох төсөв батлах ажлаад хийх хэрэгтэй. Яг манай гэр бүлийн хүн бусад хүмүүс одоо ингээд хариуцаад энийг явж илэн. Гэхдээ яг зундаа бол одоо амралтаар юм чинь одоо тэгээ наадмаа инжилч наадам сайхан боллоо. Манай дорногоо манай говийн бүс сайхан надлаа. Тэгээд наадмын дараа ирээд хэд нэг амарч байна. Манай ээж одоо бас ирсэн ирээд насны хөшөө одоо тэр тариавар гэдэг дээр байгаа. Манай гэр бүлийн хүн бас сүүсайл хэрхэн боловсруулах цагаан эдэгээ яаж хийх тухай бас ярьж зааж зөвлөж өгөөд байж байна. Өөрөө нэг дуртай болох манай ээж нас өндөр тэгээд яг ахмад хүний үг гэдэг чинь алт шүү дээ. Тэгэл байж энэ яг бидний нэг бодож байгаа зүйл бол Монгол хүн болгон өөрөө нэг тийм монголчууд боломжтой хашаандаа ч явах ногоо тариад ер нь өөрөө өөртөө бас хүнснийхээ аюулгүй байдал анхаарах боломжтой гэж боддог. Ер нь тэгээд одоо бидний идэж байгаа хүнс үнэхээр хүнсүү хоров гэдэг одоо бас бодгол асуудал болоод байна шүү дээ. Ядаж яхад мэрэгжлийн хяналтч байхгүй болсон. Тэгээ энэ хотоодор орж байгаа юм уу хинж яахгүй бол энэ хорт тавдрыг чинь бас үндсч болоод байгаа юм билүү те. Тийм л бодолтой явдгийг. Тэгээ бас яг хүмүүсээс заавал ганцхан төр засыг хүлээх биш те. Миний муухай амьдарч байгаа нь тэг хин нэгний буруу биш гэж хараасаа гэдэг үнцгээс надад бол таны ярианаас бодогдчихлээ л та. Тэр нь цаашдаа та юу хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мэдээж гишүүний ажил гэхээр бид хувь санаачлах
одоо албан ажлууд байгаалах. Тэрнээс гадна бас танд нэг тийм сансан зорьсон юм юу вэ? Гөө би ч одоо тэгээд нэг ажил хариуцлагаар яг тэрэндээ айгүй юу явдаг юм шүү дээ. Тэгээд энэ олон түмэн итгэл хүлээгээд их хурлын гишүүн энэ хариуцлагатай албанд одоо сонгогдсон. Тэгээд энийг нэг чадлаараа хийчихсэн гэсэн бодолтой байна. Ард түмэнд бас хэрэгтэй хууль санаачилсан гэсэн бодолтой байна. Ер нь яг ингээд нэг жил болж байна да дангарааруу. Тэгээд харж хахад манай улсад хоёр том асуудал байгаа юм байна. Нэгдүгээрт нь энэ авилгалын асуудал бол баг албан одоо энэ эрх баригч намын хувьд бол баг албан ёсны шиг болцсон байна. Тэрээсөө энэ одоо харж байгаа усаа та хүн ч өөрөө орлогоо нотолж яснаас огцорсон дээр гэж үзэж байна шүү дээ. Нөгөө талдаа сайхан нүр тулж шүү дээ. Нөгөө талдаа нэг байгаа жоохон төсөв санхугаа манай улс бол мөнгөгүй улс биш юм байна. Асар их мөнгө энийг асар их буруу зарцуулж байна. Асар их ашиг сонирхлын зөрчлөөр зарцуулж байна. Дээрээс нь үеийн түрүүний хэлээд байгаа нэн тэргуунд юу хийх ёстой вэ гэдгийг л бодох хэрэгтэй байхгүй юу? Ирэмблэх. Одоо тийм ирэмблэх асуудал тий. Одоо би манай улсын хувьд нэн тэргуунд эхний ээлжинд эрчим хүчний асуудал шийдэх биш тий. Гэтэл ч одоо нэг хот тойрсон зам тэрбум доллараар хийх гэж ажиллах жишээтэй. Тэгэхээр энэ чиглэлээр хуулиуд ялангуяа авилгалын эсрэг тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал бичсэн л дээ. Хуулийн их хурлын дараа хүлээлгийн өрөөнд байгаа гэж байна шүү дээ. Дээрэс нь энэ төсвийн байнгаараа нэг шин төсвийг баталж өгөхөөсөө гадна тэр төсвийн явц хяналт дээрэс нь төсвийн гүйцэтгэл дээр асар их хяналт тавьж байхгүй бол энэ төсвийн хулгай тэр төсвийн авилгалд дагсан төсөв гэх юм доо алтайг дараа нэг удаа нэг юу гэж хэлж байлаа нэг энэ төсөв гэдэг чинь утга алдчихэ гэдэг нэг хэлсэн авилгалтай төсөв ч үлээ. Үнэхээр энэ утгыг алдсан байхгүй. Нэг доор яг адилхан метр квадраттай хоёр баашинг нэг нь 7 тэрбумаар өчгөр нэг нь 12 тэрбумаар бариад байгаа байхгүй. Яг адилхан газрын өгөгдөл нь адилхан яг адилхан юу хаа тэгэхээр энэ дээр их анхаарах хэрэгтэй нөгөө төсвийн байнгын хорооныхын залгын дэтгэнэлтийн хороотой нийлж чадсан төсвийг хяналтыг сайжруулах хэрэгтэй юм байна гэж. Энэ чиглэл рүү их хурлынхаа гишүүний хувьд бол нэлээд анхаарч ажиллая гэж бодож байгаа. Тэр яг авилгалтай тэмцэх газрын даргаыг үндэсний аудитын газрын даргаыг бол одоо сөрөг хүчнээс тавьдаг хяналтаа сайжруулах юмнууд бол хуулиар болчих байх. Зүгээр яг хувь хүнийхээ хувьд бол яг миний хувь хүний амьдрал бол одоо тийм энэ та хүү яаж нэг газар наадмын дараанкаа сайхан тариавар гэдэг замарч байгаа та хүмүүс маань ингээд олон түмэнд хүргэж явна. Бас нэг зүйл өгдөг би яг ер нь энэ бас манай ээжээс гаралтай. Миний одоо нэг тийм хоёр хийж байгаа юм аав ээжээс гаралтай. Энэ одоо хавдрын эсрэг бол манай аав. Манай ээж бол хитрхи багтаа их өнчөө болцсон. 13 настайд 3 дүүтэйгээ. Тэгээ нэг ураг удмаа сайн мэддэг. Тэгээ яг би ч нэг Дорногов аймгийн хурлын дарга багтаа Монголын ураг удмын холбоонд хэлсээд. Тэгээ одоо бол тэр холбоогоо бас нэг хэсэг удирдах явсан. Тэгээ хүмүүсийг нэг ураг удмаа мэдгэтэн жоохон тусдагсан ингээд нийгмийн харилцааны хүрээнд. Мөнх өчиг доктор би тэр тийм ажил хийдгийг. Тэгээд одоо хүн болгон ч хуучин монгол өчиг хутан бичиг мэдэхгүй учраас үндэсний архиваас тэр хуучин монгол дээр байгаа уугуулжин бичгээр байгаа юмнуудыг 1922 оны тооллого. Тэгээд эндээс бол одоо хүн чинь 4 үе харж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол монгол хүн чинь нөгөө удмаа мэдэж хүн усаа мэдэж мал гэж удмаа мэдгүй хүн гэдэг бол их өрөвдөлтэй л да бас. Одоо бас нэг тиймэрхүү юмнууд Монголд 4 үеийн цус хойртолтын шинжилгүүд яг шинжлэх ухааны актер нотлохонод хомсолдоо. Гэхдээ маш их ялангуяа манай говийн бүс нутагт их илэрдэг. Тэгээд нийгмийн хариуцлага хүрээнд ч гэдэг юм уу, хоббигоор ч гэдэг юм уу, тийм ураг удмын холбоо гэдэг тийм байгууллага. Тэгээд тэр чиглэлийн номнууд бас нэлээд судалгааны юмнууд хийдэг дээ. Ийм хөл юм гэж байна. Говийн бүс дээр те ингээд улс төр хийж байгаа бид нар бол ингээд бас цаг үе тарчлаа шүү дээ те. Говь ингээд хэдий нийт төсвийн 70% ингээд бүртгүүлж ин гэл бид нар ярьж байна. Гэтэл тэндэх хүмүүсийн амжиргаа яг үндэ бодтойгоор сайжрахгүй л байгаа байхгүй яг өдийг хүртэлтэй юм хугацаанд хэдий өмнө гой уурхатай ч гэлээ бас тэр бүс нутагт ажиллаад буцдаг рострын ажилчид л цалин өндөртэй байгаагаас ш орон нутаг бол яг үндэ хүртээд байгаа юм бас байхгүй л харагдаад байна л та. Тэгэхээр тэр одоо бүс нутгийн иргэдийн амжиргааны төвшөнд ч гэдэг юм уу зүгээр одоо энэ заавал нэг тийм хийх ажил болоод өөртөө нэг ачаал авах гэхээсээ илүү нэг улс төрчдийн хандлага өөрчлөгдөөсөө ч гэдэг юм уу эсвэл тэр нэг бүс орон нутгийн удирдлагууд ингэж ажилласаа гэдэг нэг тийм шийдэл бүхийг харуулсалтай ингэ байдгүй. Би бол Дорногов руу очих боломжтой харамсдаг. Тийм төвчнөөл төсөн мөнгө яригдаалаагаар нэг жидүүн томордгоо те тэнд нөө байгаа жижиг бизнеснүүд нь устж гин.
Тэгээд өмнө говьроо очихоор нөгөө мө хаан хонгор сумж ухаалээд орон нутгийн тодорхой хөвгөртөж байгаа гэж боловч малчны зүгээр өнөдрөө өвлжөөний мод сайжрахгүй л байх жишээ нь л ихгүй говьроо ч өөрөө бас мод байхгүй тий тэглэг би яг амжиргаа юм яасан ажиллагаа өртөж адилхан сайн заавал явдаг. Хамгийн гол зүйл бол одоо ингээд говийн бүсийн их баялагийг хуулаад сүүлд нэг баахан онгоос нь цөлдсөн газар үлдчих вэ гэж. Өмнө говийн тэр нөгөө нэг жижиг 5 толгойн хувилбар их айтайхан санагдаад байдаг. Бүх хэрэгцээтэй нутгийн хишиг гэдэг. Өмнө говийн яг иргэд бол одоо манай говийн бүсээс бол яг үнэндээ бол өмнө говийн иргэд орлогоор илүү. Дээрээс нь тэр нутгийн хишиг хүртээд дээрээс нь тэр чинь нөгөө орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа нэг л компани шүү дээ. Тэгээд нэг 51-49 гээд иргэд нь хувьцаагаад эзэмшдэг тий. Тэгээ ер нь цаашдаа яг одоогийн байгаа хувьд бол бас боломжоор хүмүүс байх. Ер нь бол цаашдаа говийн бүсээс магадгүй бүгд тийм байж болохгүй л дээ. Тэр чинь томоохон тийм зах зээл дээр нэлээд тийм борлуулалттай орлого сайтай компанийн тодорхой хувийг орон нутгийн иргэд эзэмшээд тэр борлуулалтаас иргэдэн гээд нутгийн шиг хүртээ явдаг болох юм бол Монгол хүний амьдрал үнэхээр сайжраад явчихна. Яг зүгээр ингээд одоо замын үе гэдэг чинь манай гаднаас орж иж байгаа импортын 74% шүү дээ. Өмнө говь чинь гачаа экспортын бас 70-80% тий. Ингээд яг энэ юугаа харах юм бол тэрнтэй харьцуулах юм бол үнэхээр өрөвдөлтөй амьдарч байгаа шүү дээ манай говь иргэд. Тийм иргэдийн амьдрал бол үнэхээр өрөвдөлт. Яг сүүлийн үед тэгээд энэ чиглэлийн бодлогоодыг зөв явуулах юм бол бас иргэдийн амьдрал гайгүй болно гэж бодож явдгийн. Тэгээд эхнийх нь туршилтуудыг бид нар одоо энэ ашигт мултмлын тухай хуулийн ажлын хэсэгт энэ дээр оруулах санаатай зүтгээд нь тэгээд барах юм уу гэмдэг. Нэг зүйлийг мартсан. Одоо энэ бид тэрийн тарганы нөхөн үү? Тэнд ч байна. 18-9 онд бас нэг хэсгэн тарга авчиж энэ тавьсан. Энд хүнд мэддэхгүй. Тэгээ одоо сайхан үржсэн. Энэ нөгөө эмийн урганы талбайч бол ингээ атаршиж байгаа байхгүй юу? Одоо ингээл тариалаа дахиж газар тариалан шиг явдггүй. Хаглаад авах. Тэгээ одоо энэ 8 сард бид нэр бас ахаад явах гэж байна. Хустай нуруунаас нэг ахаа цөөхөн бүл нэмж авчирч одоо цус халдуулна гэдэг юм уу юу гэдэг харуугаа дахиад нутгшуулах юм дахиад нутгшуулах ажлыг хийн. Тэгээ яг ер нь бол яг би ч бас нэг олон улсын төслийн ажиллаж ирсэн дээрээс нь бас тусгай хамгаалалтаа газар нутгийн захиргааг бэхжүүлэх нь гээд байгаль орчны яамны төслийн өдөр тусгай билсэн. Тэр үед бас маань таруугүй улсын бүс нутг дээр бас нутгшуулж ирсэн. Энд нэг байгалийн биологийн төрөл зүйл нь байсан газар бол тухайн амтан бас өсөж үрждэг байхгүй юу? Энд хуучин байсан юм билээ. Тэгээд их цөөхөн болсон. Дээрээс нь 16-7 онд юм нэг айгүй их ган болсон юм билээ. Тэгээд тэр үеэр байхгүй болсон. Тэгээд миний урмдасад бас нэг юм хийж байгаа. Сайхан хөдөөч ирнэ тэгээд ингээл харахгүй тий. Ингээл ийм сайхан цэлийсэн хүндий. Тэгээд одоо хэрлэн голч ойрох шүү дээ. Эндээс хэрлэн гол нэг 20 км л идэх. Ийшээгээ бай бодлого болохоор юу лээ? Шунхлаан болог гэдэг. Тэр хойд энэ хайрхныг шунхлаан хайрхан гэдэг. Тэгээ энэ хөндий чинь шунхлаан хөндий гэдэг. Ийшээ нөгөө Дэлгэр хаан байхгүй юу? Дэлгэр хаан руу ч одоо манай гантөмөр луу гантөмөр дарга бас хунчир дараа олон жил болж байна. Хунчир бол бас өөр юм юм. Хунчир бол бас юу гэдэг шүү дээ. Холестеролыг багасаад. Одоо ингээл бид нар чи Монгол хүнчин нөгөө өөх тостой мах гэдэг холестерол гэдэг. Ялангуяа ингээд махан дотор хүнчрийг хийж чанчаад тэр холестеролыг багасаад. Олон улсад нөгөө яндан хуулагч уу одоо хүний судасны хан цэвэрлэгч гэдэг нэртэй. Одоо манай найз намын ханжид нэг бахан тарьдаг усод болчихсон. Ялч нэг баруун зөвийн хүмүүс юм болохоор. Тэгээд байж шүү дээ. Маш ингээд тэндээс гараад дуугоонод яг ингээд идэр ухаа ингээд хоороод явхад зүгээр бэлтгэл болчихдог байхгүй. Янз ш та нар ингээд өглөөртэй босоод ингээд явж хад. Тэгэл уйнаар манан сууц. Тэг өнөөдөр ямар ч хийсэн манай багийн урилгыг хүлээж аваад бид бүхнийг бас юм гой тариан талбай одоо зуншлаг баригад дээрээ урьсанд тэг надтай ингээд сайхан нэг нөгөө дэлгэрэнгүй ярилцсанд тэнд маш их баярлалаа. Та хүнд бас их баярлалаа. Тэгээд цаашдаа зорьсон үйлргээ та маань заавал хэрэгжүүлээрэй. Тэгээ магадгүй одоо энэ улс төрчийн карьераас гадна те амьдрал ахгүй ингээд илүү өргөн дэлгэр сайхан болж байна. Би нэг тийм бүгэн төртөлтөн юм яач мод жин гэж чи бодож исэн. Үргэлж сайн зүгрэг явж идэм аа гэх. Тэгээ зориг хүрсэн газар ухаан урч заяа төшдөг учраас таныг ч хүн заяа тэн төшгөлтөг бай. За тэр сайхан яриа бацаа харшгэ. Та хүндээ бас их баярлалаа. За баярлалаа. Монгол орн бол яг тэр бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх талаас бол маш их боломжтой шин зах зээлтэй орн шүү дээ.
манай залуучууд яг өнөө маргааштай амьдрал бас хүнд байгаа үед бол ингээ гачаа одоо тэнцэн бол аль эдийн зах зээл нь тогтцсон бүх юмнууд нь эзэнтэй уулзсан сегментлэгдсэн байгаа. Бид нарт бол одоо ямар ч шинэ бизнесийг эрхлэх бол боломжууд нь байгаа. Газар тариалан, мал аж ахуй. Ялангуяа би бол хөдөө аж ахуйн салбар дээр мал аж ахуйг Монгол орны ирээдүйтэй салбар гэж үздэг. Яг нь мэдээж энэ уламжлалт мал аж ахуй байна. Бэлчээрийн мал аж ахуй байна. Гэхдээ хизээч дэлхийн даяар бэлчээрийн мал аж ахуйг тийм их өндөр орлого олоод байдаг түүх бол байхгүй. Энд чинь зүгээр баг амиа аргасаас аж ахуйн байна байхгүй. Яг үнэхээр мал аж ахуйг газар тариалан тэжээл энэ юут нь хослуулад их хэмжээгээр одоо өхөр бордох аж ахуй байдаг юм уу? Эрчимцэн аж ахуйд байгаа төв суурин газрыг махан бүтээгдэхүүнээр хангах улмаар энэ тусгаарлагдсан аж ахуй гэж юм л одоо ингээд энэ орчны ч одоо манайх бол үндсэндээ бараг л тусгаарлагдсан аж ахуйд орно. Яагаад гэвэл тариан талбай дотроо хөрн байна. Дээрээс нь худаг ус бүх юм нь тийм учраас тусгаарлагдсан аж ахуй одоо хамгаалагдсан аж ахуй бол одоо нөгөө нийтлэг гардаг шүлхийн өвчин ч юм уу янз бүрийн одоо нийтийг хамарсан хин хашаа нөгөө малын гоц халдварт өвчин гарахад хамаахгүй яг тэр хүндэндээ өөрөө одоо тусгаарлагдсан баталгаатай малын эмчийн хяналтанд байдаг учраас энэ бол одоо явандаа Монгол махны ирээдүйн экспортын гол суурь болно.